байцтай дуучинтай уулзаад хандийн тоглолт хийгээл тохироод тэгээд л урьдчилгаа заалны мөнгө төгрөгөө өгөөл ер нь тэр урьдчилсан байдлаар ер нь бол урсгал зардал нэг 5 сая гаруй төгрөг төлсөн байт юм а. Тэгээд л 1900 шиг плед хэвлээл тэрний 1250-ыг ингээд зарна тараагаад борлуулаад байсан боловч бас нөгөө авлага нь буцаж ирээгүй плед маш их юм мөнгөнд тэгээд зарим нь тэгээд сүултээ ойртоод заал ингээд санхатлах хоосон байдалтай юм штэ. Тэгээд зарим нь бас ингээд бэлэглээл нөгөө хандив их өгсөн хүмүүстэй өгөөл энэ тэгээд янз бүрийн зохицуулаад байсан. Тэгээд хандивын тоглолт маань болохоор 4 сарын постэр нь 4 сарын 24-нд болчихсон санагдаж байна. Тэгээд тэр хугацаанд битэрч одоо нөгөө хураач хуримтлуулж байсан. Ер нь бол тэгэл охиндоо олж ирсэн бүх мөнгийг айл болох хоол хүнсэнтэй мөнгө оруулахгүй гэдэл маш их хичээсэн. Залуу багш нар маань одоо дугаарын захиалга аваад тэрүүгээ хийгээд тараагаад за түүнээс гаднаас юм хандивын хайрцгийн аян өрнүүлээд салбар бусад сургуулиудаар багш ажилчдын дунд одоо энэ хайрцаг аялуулад за мөн тоглолтын өдөр тоглолтын одоо танхимд бас юм хандивын хайрцаг аялуулад яг тоглолтын өдөр одоо тайзан дээр нийт одоо 5 сая төгрөгийг одоо энэ богинохон хугацаанд одоо цуглуулснаа гартуулж өгчээсэн. Энэ бол бас маш их хэмжээний ирсэн бэлэн мөнгө байсан. За тэгээд миний хани одоо ажлын хамт олон MCS группийнхан за тэгэл бас хуучин хамт ажиллаж байсан тийм ээ төмөр замынхан за тэгэл курсийнхан ангийнхан 10 жилийн 8 дугаар ангийнхан тэгээ 10 дугаар ангийнхан нь за тэгэл арын сургууль өврийн сургууль гэл айгүй олон хамт олнуудаас нь бас ингээд бэлэн мөнгөний хандивууд бол ирсэн. Код соёл эрдэмтэд сургууль, Сойс сэтгүүлч коллеж одоо зохиомж хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш нар маань хамт ажиллаж байсан хуучин хамт олон маань гээд их олон хүмүүс бол бидний хандивт бол өргөн оролцсон. Дээр нь одоо Аргу компани маань байна. Тийм ээ миний ажиллаж байсан Globe International төрийн бас байгууллагын маань байна. Охины минь сурч хүмүүжж байсан 10 дугаар цэцэрлэгийн ангийн хамт олон багш нар нь за бусад ангийн эцэг эхчүүд за тэгэл гэрлөөд төвийнхэн маань Өмнөговь аймгийн сэтгүүлчид миний дааж авсан ангийн болон одоо мэргэжлийн хичээл орж исэн кино урлагийн дээд сургууль, соёл эрдэмтэд сургууль, радио телевизийн дээд сургуулийн одоо үеийн төгсөгчд маань бас ингээд анги хамт олноороо хандив мөнгө цуглуулахаас гадна бас плед борлуулалтанд бол нэлээд одоо оролцож тусалж байсан. Өдрийн сонингийн маань хүртэл одоо дэмжиж тэрүүн нүүрэндээ 2 удаа битээр одоо сурвалжлага гаргаж өгч байсан. Хүүхдүүдийн маань бас 10 жилийнхэн их сургуулийнхан найзуудын эцэг эхчүүд тэдний найз гэдэг ингээд одоо бид хэдийн мэдэх мэдэхгүй танихгүй их олон хүмүүс бас оролцож байсан. Хуучин хуршүүд маань одоо амьдарч байгаа газрын маань хуршүүд за тэгээд л ах トゥ амрах садан төрөсөд гэдэг энд бол ерөөсө дотны найз багын найзууд гэдэг ингээд маш олон хүнд чин сэтгэлийн талархал үнэхээр илэрхийлэхээр бас тийм ээ сайхан одоо эцэг ихтэй баярлахаар энэ мэрэгжилтэй баярлахаар энэ одоо ажилдаа энэ сайхан хамт олондоо төвшиж байсан одоо сургуулиудтай хүртэл талархаар ийм сайхан одоо өдөр хоногуд байсан. Өдөр болгон тийм бахархал урам зориг хайрлаж байсан тийм их одоо сайхан өдрүүд байжээ. Тэгэл одоо тоглолт маань дуусаад тэгэл тооцоо мөнгөө хийгээл тэгэл яг тулахад бол 10 хэдэн сая төгрөгтэй үлдээд нөгөө юунда бол зорьсон одоо эмнэлэг рүүгээ онцлохондоо бол явж чадаагүй. За тэгээд би цаашаа одоо яад юм бэлээ гэдэг. За тэгэл энэ хугацаанд чи амьдрал үргэлжилж байгаа. Тэгэхээр амьдрал үргэлжлээд л одоо тэгэл яах вэ гэд зөндөө юм бодож байгаа юм чинь ингээд хадгалаад ингээд байж байгаа дахиад өөр юм хийх үү яасан дээр үү гэд ингээд одоо ерөөсө гацаахгүй гаццсан. Тэр 8 хийгээд эргэлдүүлнэ гэх биш одоо юу яамаар юм битээ гэд. Тэгээ энэ шүр хийгээд ингээд захиалга авч явахт бас ингээд маш том одоо тусламж үзүүлсэн хүмүүс бол Peace-Mall худалдааны төвийн манай 207 лангууны эгч ламжин өвчтөөс маш их талархдаг. Тэгээд нараа гэд худалдагчтай тэн зогсдог байсан. Бүгдөө л дэмжээд л ирээхээр маш их тус хүргэсэн. Тэнд бол одоо өөрөө лангуун дээрээ намайг ингээд дугааруудаа хийцэн дугааруудаар авчир тавиад тэндээд бас зогсоод ингээд дугаарын захиалга авчгаа танаа гэр хол юм чин хүмүүс одоо хөргөлт гэж асуудал болж яхаар тэгэхээр 2 сар гарan тэр лангуун дээрээ зогсоод тэгээд нөгөө хотын төв болохоор хүмүүс ирж явах зураа захиалга аавна бас захиалга өгдөг. Тийм сайхан байсан. Тэгэхээр энэ маш их тус хүргэсэн хүмүүсийн нэг нь бас манай соёл урлагийн сургуулийн одоо Сакай гэдэг одоо
Жайкагаас ирсэн сайн дурын багшийн маань орчуулагч Аззай гэд охин байгаа. Тэр энэ охин маань миний төвтөр дээр бичсэн байгаа юм л да. Сакийн орчуулгаар ажиллаж эхэлсэн хөөрхөн ааштай, сайхан зантай, цагаахан бас тусархаг эмэгтэй гэж. За тэгээд энэ эмэгтэй битэрийн тухай сонсчоод манай нөхөр одоо ингээд нинжин сан ингээд Японы ингээд ийм байгуулгаар Японоос ингээд жил болгон Монголд ирж ингээд хүүхэд ингэж үздэг. Эмчи ингээд орчуулагыг сүүлийн 3 жил гэлүү 4 жил хийж байгаа. Тэгээ энэ жил бас манай нөхрийг ингээд хамтарч ажилласчаа гэдэг ирсэн гээд. Тэг бүр 12 сард штэ. Япончууд их юмаа тодорхой болгодог учраас тэг хагас жилийн өмнө ингээд орчуулагчтайгаа яриад холбогдоод ингээд ажиллах тухай болсон байсан гээ. Ярангууд нь хөөе тэгвэл багш настай хүүхдээ үзүүлчих юмсан тийм боломж бололцоо юу байна гэд. За тэгээд манай орчуулагч маань тэгээд цаашаага эмч нартайгаа холбогдоод тэгээд битэрийг үзэж өгье гэж зөвшөөрсөн. Ингээд 6 сарын өмнөөс л битэр одоо тэр эмчид үзүүлэх тухайгаа маш их баярлаж хүлээж агаад. За тэгээд анх хоёр гээд тэр аюу мундаг залуу орчуулагч тэр сайхан залуугийн одоо ачаараас охиныхоо одоо яг бодит одоо тэ байдал цаашид ямар болох дээр нь одоо юунаас болсон гэдэг шалтгааныг бол мэдэж авч чадсан. Тэгээ энэ бол битэрийн үед бол одоо үнэхээр одоо маш одоо баярламаар үйл явдал бол энд болж исэн юм а. За тэгээ тэр эмчтэй болохоор бит хоёр 5 сарын 5-нд Солонгосын хүүхдийн баяр штэ тий тухайн үед мэдтгүй байсан. Үзүүлж ирсэн байна 2016 оны 5 сарын 5 гэдэг маань Торол Монголд маань дуусаад ер нь бол би хэдэн төгрөгтэй болсноо гэд багцаага авсан байсан үед байсан байна. За тэгээд энэ нөгөө Токиогийн төв сэргийн засах эмнэлгийн зөвлөх эмч гээд тэгээд маш настай хүн тэгээ 90 доор ингээд өөртөө ингээд бүр дэмжлэг болгосон юмтай ингээд маш олон жилийн туршлагатай 40 жил 40 гаруй жил одоо ингээд эмчээр ажиллаж байгаа гээд тэгээ би бодож исэн энэ сайн дурын ажил гэдэг бол өөртөө үнэхээр одоо юу гэдгийг бид нар ингээд хийдэг зүйл бол биш юм байна гэдэг тий бид нар харахад ингээд өөрийнх нь ингээд толгойн ингээд унжээд ингээд төсөөрөхт болсон байлаа гэхэд бол сайн дурын ажил хийгээд явна гэдэг бол төсөөлөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр насны хүнд бол сав битлгүйгээл тэгээд дөрөөс орон нутгийн хүүхдүүдийг хамгийн их үздэг. Яагаад гэвэл нөгөө эмчилгээ суулгаа авч чадахгүй эмнэлгээс хол тий хамгийн хүнд байгаа нөхцөл рүү хамгийн хүнд нөхцөлд очиж тусалчаад явдаг тийм хүмүүс байсан. Тэгээ тэр жил Улаанбаатарт бол ерөөсөө битэр л үзүүлсэн. Тэгээд битэр хотод төвдөл нараагч байж байгаараа тэгэл яг хаана үзнэхнөө дуудъя гэд. Тэгээд цэцэг сүд байрлахад нь дуудаад тэгээ битэр очиж үзүүлж исэн. Накашима Масаносуки гэдэг эмч гинэ. Тэгээд энэ одоо цаг гарan үзлэг хийгээд маш олон одоо асуулт асуугаад охины маань үзээд тэгээд өөрөө хэлжсэн л да би Японд ч гэсэн яг ингэж үздэг. Тэгээд хэрвээ ингээд намайг Японд үзүүлэх юм бол хамгийн багтаа одоо 6-аас 8 сар жил гарan одоо хүлээж агаад тэ дугаар очилж хүлээж агаад тэгээд үзүүлд юм аа. Тэгээд танаа охины хувьд бол хэлье танаа охины ерөөсөн цаажилтын гол шалтгаан болвол шарлалт нэран шарлалт учраас энэ оюун санаа манай юм уу тийм одоо оюуны хомсдол үүсэх тийм ээ эсвэл одоо босод одоо хүндрэл бол харьцангуй бага байна. Гэхдээ энэ бол гараасаа илүү хөлөө ашигладаг болно. Тэгээ сайн ингээд босцож суулаад ингээд сайн хичээж чадвал бас ингээд хөл дөрөө босч ирдэг энэ хүмүүс. Тэгээ товч тодорхой ингээд ойлгомжтой биш ч гэсэн бол хэл ярианд ордог гэд ингээд хэлж өгчээсэн. Яг л одоо тэр хүний хэлснээр л явж байгаа бит хоёр. Үзүүлж аваад ер нь бол цаашаа ингээд ойрын үед тийм ээ ингээд өндөр хөгжилтэй орнолоо авчирчаад ингээд онцлуулах хүсэлтэй байна. Бас би энэ үүдл эцсийн эмчилгээг сонирхоод байна. Өөр одоо ингээд манай охтыг үзчихэд маш туранхай байна. Ямар тамир тэнхээгүй юм бэ гэд. Өөдөө бид нар нодлон зумжингаа ингээд улаан борхон өвчин тусаад тусааг багтан туссан гэд халдвартай очиад тэрнээс болоод тэндээ тусаад битээ чинь бүтэн зумжингаа халдвартын сэхий халдвартын тасгуудаар байсан юм аа. Тэгээд охин маань ингээд тэр үед маш их ингээд турсан гэдгсэн чинь маш хүчтэй хөхөд байна. Ер нь бол энэ саажилттай хөхтийн хамгийн айж явах хүчнүүдийн нэг бол яалтчгүй улаан борхон байдаг. Цаашил нөхөөс наашилдаггүй. Тэгээд тэрийг даваад гарна гэдэг ийм ч багтаа тий гол 8 сартаа да. Яагууд бол сайн байна гэд. Тэгээ та бол одоо ингээ хүүхдээ ийшээ тийшээ шинжилгээ энтерт бол авч яваад хэрэггүй тий одоо ингээл тархины эмраа бусад ингээл шинжилгээ бүгд хийх чинь хүүхд чинь бол өрөөсөө одоо бол цаг нь биш. Яагад гэвэл одоо улам муудаад магадгүй амин насанд ч одоо юу яах хөрөх одоо тийм аюултай таны хөхт бол хитрхи тамиргүй байна руу болохгүй гэдгсэн. Тэгэхэд одоо жаахан байзан жагаа том болохоор гэдэг. Та жаахан
байж байгаа том болох гэдэг яг хэдэн нас гэж хэлж чинь та нэг тодорхой хэлж өгсөн чинь хамгийн багтаа та 2 одоо 3 нас хүрэх хэрэгтэй. Тэгэхэд 3 нас хүрчихжил одоо та ингээ хүүхдээ эмчилгээ сурилгаа энэ төрт 3 нас хүрсний дараа бол заавал ингээд үнэхээр хэрэгтэй гэж авч явах хэрэгтэй. Тэгтээ бол болоогүй наа гэж хэлий. Нарийн шинжилгээнүүд Имран энтрийнх нь одоо бичлэг энэ төрн байвал би ингээд уншаад хараад үгүй гэдэг ч тэгдэг. Авч очоогүй байсан тэр үедээ үүдл хэсгийн маань болохоор ер нь бол бодлоо батлагдаагүй судалгаандаа явагдаж байгаа хэмжээлгүй учраас үр дүнгийн нь бол баталж мэдэхгүй онцгой сайхан нөлөө үзүүлж байгаад гинт болоо дөрвөн хүчин татчих ч аюултай. Тэгэхээр нөгөө эрсдэл ихтэй тийм хэмжээлгээ бол хоёр зүйлж чадахгүй нэ гэж тэгжсэн. Тэгээд л одоо нөгөө айгүй дотор ингээд бачуураал ингээд хүүхдээ гадагшаа аваад эмчилгээнд явъя гэж бодож исэн. Одоо тэр бодол хүсэл тэмүүлэл гэдэг юм уу тэр их бачимцсан зүйлд маань одоо тийм энэ эмчийн үзлэг энэ эмчийн үг бол нэлийн юм намжаалт болж исэн. Тэгээд дахиад эргцүүлж бодох хэрэгтэй болсон. За тэгвэл одоо хэсэг хугацаанд яаж ахиж энэ мөнгөө хариуцуулаад тий за тэгээд авч явах уу хаашаа явах уу. Тэгээд Герман судалдаг нь болохоор Герман, Франц одоо Япон бол яг энэ саажилт оролт дэлхийд тэргүүлдэг гээд тэгээ болвол Германд очиж уншлуулаад тэгээд цагаач хүсээ тэндээ амьдрт юм уу гэсэн бодол байсан. Тэгээд тэр тухайгаа ингээд бас нөгөө танил найз нөхөд энэ хамт ажилладаг хүүхдүүдийнх нь манай нэг багш Герман явж ирчээд хүү нараа агш минь тэр чинь тийм хүсэх хэд биш ээ манай нэг хамаатны хүүхдээс одоо энэ яг виз хүлээгээд тэр дундын нэг байрлал хэсэг байт юм байна л да. Холд явдаггүй ингээл нэг юм байдаг. Тэнд нь очиж үзлээ. Юу өвчтөе зовлонтой хүүхдтэй ижил гэрүүл саруул хүмүүс байхад хэцүү юм байна. Таны над бодол чи хэцүү юм байна. Бас их амар биш юм байна. Манай дуу 3 жил болж байгаа ч гэсэн визэн шийдэгдэхгүй те цагаач юм биш шийдэгдэх байна. Та ийм хүүхдтэйгээ хэдэн жил болох юм бэлээ. Тэр хооронд өсвөр насны охтууд чинь яах вүлээ гэдэг. Тэгэхэр зэрэг за болиё. Тэгээ Франц руу бас ингээд судлаад Францад бас юм саажилттай өгдөгөөс манай шавь руугаа холбогдоод багш нь одоо наад руу ч явбал одоо ямар боломж үүсэх юм. Багш минь би ирээд одоо жил хагас боллоо. Гэтэл одоо битэрийн өөрт ингээд ахиж юу ч байхгүй байдаг те. Өөртөө ингээд юу шийдэлт хүрээгүй эдний ингээд хариу хүлээгээд байхад одоо өөртөө ямар ч ахицгүй ямар ч үгүйс таныг ир хичээлж чадахгүй нэ. Тэгэхээр энд бол бас тийм одоо таата биш юм гэд. За ингээд л явсаар яваад Япон боллоо. Тэгээ Япон болоод Японд руу яах вэ гэд. Тэгтэл нөгөө өтөг үнэ маань дахиад өсөөд байдаг. Ингээл гарцгүй тэгсэн хэрнээ ингээ нөгөө мөнгөө бас яач чадахгүй. Тэг заа Солонгост байгаа найз охин руугаа, оюун сайхан руугаа бичлээ. Тэднийхээс нөгөө охин аваад 2 жил болж исэн байхаа тэр үед чинь Солонгосын эмнэлэгт үзүүлээд яг хяналтанд нь ороод эмчилгээ хийлгээд тэгээд бичсэн чинь нөгөө нараа их юм таны цуглуулсан мөнгө бол ерөөсө шинжилгээнийхээ мөнгөнд ч хүрэхгүй гэн. Тэгвэл их чинь ингээ нэмээд цалингийн зээл аваад явчихдаг гэсэн. Та тэгэж өрөнд ороод өөрийгөө зовоогоод ингэж яваад хэрэггүй. Энд бол ерөөсө 2 шугамаар ирүүл их хаштайхан байна. Нэгдүгürt та ажиллаар ирэх юм бол эрүүл мэндийн даатгалд хамрагдаад хүүхдээ бол ингээд эмчилгээнд хамруулах боломжтой. Хоёрдугаар та суралцахаар ирэх юм бол бас их боломж биш үү гэдэг. Ингээд нөгөө анх сурыг гэдэг санааг бол тэндээс бол гарч ирсэн. Тэгээд л одоо нэгэн дохноо яг одоо аваад явж чадахгүй болцсон тий. Тэгээд нөгөө олсон мөнгө маань хүсчээсэн улс орн руу авч явах шинжилгээндээ хүрэхээ байтсан. Ингээд гарцгүй байтал угаасаа амьдралдаг олон боломжууд байдаг. Нэг хаалга хаахтад нөгөө хаалга нэгддэг гэдэг шиг ингээд л бас ингээд санаа бодлоо солилцоол ингээд явсан. Тэгээ нөгөө Япон явах уу Солонгос явах уу гэд нилээд эргэлцсэн. Тэгээ Япон явах юм бол би ч нөгөө Япон хэлний суурьтай болохоороос очиод ингээд амьдрах энэ юм бол амар юм болов гэж бодсон боловч Японы нийгэмд ийм хүүхдтэйгээ тэгээ сураад ингээд ажил хийнэ гэдэг бол ерөөсөө толгойд багтахгүй. Энэ бол айгүй хэцүү. Би нэг 10 хоног 11 онд Японд руу аяллаар явж үтсэн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө анзаараад исэн учраас за бай яад юм бэлээ гэ. Тэгээд Солонгосыг сонгосон. Яагаад тэгэхээр Солонгост манай нөхөр гэрээтэйгээр ажиллаж ирсэн учраас тэг өмнө нь тэгэхээр зэрэг нь тэр соёлыг мэднэ, тентгийн амьдралыг мэднэ, очоод бас шууд одоо ажил хийгээд бас ингээ болох боломж юм байна гэдэг. Тэгээд Солонгосыг сонгож Солонгосыг одоо зорж одоо сурсан байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр Солонгост очисон хойно тэгээ охинтойгоо байгаад яг буцахын өмнөхөн одоо туршлага нөгөө хуваалцах юм лайв хийж исэн нөгөө юм ийм хүүхдүүдтэй эцэгтэй зориулсан. Тэр лайв оруулангаа бас ингээд бичлэг хийнэ. За баярлалаа баяртай.